За шинэ оноос өмнө та бүхэндээ маш гоё мэдээллийг хүргэх гэж байна. За тэгэхээр энэхүү лекцийг зүгээр нэг реклам болгож хэлхийг хүссэнгүй. 2024 онд Өвөөмөр Заяа багшийнхаа 369 community-д ороод маш ийм өргөн хүрээний мэдлэгтэй болж чадсан буюу тэр мэдлэгийнхаа үндсэн дээр YouTube сувгаа тэлтэйгээр уншиж чаддаг болсон. Тэгэхээр энэхүү лекц маань 2025 оны 12 сарын 21 буюу шинэ жилээс өмнө зохион байгуулагдах нэ. Сонголт мэдээж та бүхний гарт байгаа шүү. За ингээд амжилт хүсье. За бүгдээрээ сайн бацгаана уу? Росли Тарууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болсон байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв 2026 онд Санта өвөө та бүхэнд ямар бэлэг бэлдсэн бэ? Мөн эрүүл мэндийн хувьд юун дээр анхаарах ёстой вэ гэсэн бүгдээрээ ийм уншлагыг хийх болно. За ингээд өвлийн өвгийнхөө бэлдсэн бэлгийг бүгдээрээ дэлгэцгээе. За групп нэгийнхэн өвлийн өвөө танд 2026 онд юу бэлдсэн бэ? За групп 1 вау. Page of Pentacles. За үнэхээр энэ одоо өвлийн өвгний гар тэгснээ зоос нь гоё цасан ширхтэй бас л гоё сонголт байна. За эндээ тавьцгаая. За групп 2 өвлийн өвөө танд юу бэлдсэн бэ 26 онд? Queen of Swords. За групп 3-ын маань өвлийн өвөө танд ямар бэлэг бэлдсэн бэ? Three of Cups. За ямар нэгэн гоё зүйл тэмдэглэж байгаа 3 хүн байна. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Групп 1-ийн маань Ace of Pentacles гэсэн картын маань сонголтыг хийжээ. За тэгэхээр бүгдээрээ энэхүү сонголтын картанд өвлийн өвгөн танд ямар бэлэг 26 онд бэлдсэнийг харцгаая. За ер нь бол маш гоё том нэг боломжийг таны өмнө гаргаж ирэх нэ. Тэр магадгүй энэ шинэ альбом тушаал зоос мөнгө за юу ч гэж болно те. Ямар ч байсан эд материалтай холбоотой таны нэгэн хүсэл гоё биелэх боломжтой юм те. За эд материал дээр нь ажил карьер гэж явдаг баг шүү. За ингээд групп 1-ийнхэн Ace of Pentacles картыг сонгосон групп 1-ийнхэн маань өвлийн өвгөн ямар бэлэг бэлдсэн бэ? За Strength карт маань хамгийн ихний карт Magician. За 3-дугаар карт маань вау, Star карт маань гарч ирж байна. Яг 4-р карт маань Eight of Coins. Хамгийн last карт маань Six of Swords гэсэн карт маань гарч ирлээ. За тэгэхээр групп 1-ийнхний маань хувьд үнэхээр те бас яг ингээд гоё бэлэг гээд ингээд уншлага хийж байгаатай холбоотой одоо нөгөө ер нь жоохон нэг сөрөг картууд маань байдаг шүү дээ. Тэгэхээр тэрхүү сөрөг картууд маань гарч ирсэнгүү. За Magician бол энэ хорвоо ертөнцийн дээр танд үнэхээр яг ингээд тасралтгүйгээр бодож яваа, хийж яваа ажил хөдөлмөрийн тань үр дүн одоо ингээд гарах цаг нь болсон гэдэг ийм гоё комент байна. За ажлаа ингээд маш сайн хийгээ сууж байгаа хүн буюу Magician өөрөө бол яг энэ хорвоо ертөнцид маш гоё зүйлүүдийг өөрийнхөө амьдралд дуудана гэсэн ийм энерги байгаа тий. Тэгэхээр таны хувьд бол тий ихэнх нь бол үнэхээр ажил карьер өсөөд ирэхээр мөнгө санхүү дагаад өсөх боломжтой. За тэгэхээр яг мөнгө санхүү ажил карьер гэдэг зүйлс маань групп 1-ийнхэнд маань үнэхээр yes байна. За Eight of Swords карт маань эндтэй нэлээд удаан хийсэн магадгүй та ийм ажилтай байгаад байна гэж би хэлэх гээд байна. Тэгэхээр энэхүү ажлаа солих одоо тийм энэ нь бол хүнээр ярих юм бол арай өөр. Гэхдээ бүгдээрээ нөгөө нэг бэлэг гэж байгаа учраас айл болох бэлгийг тодорхой болгох
уншлага хийж байгаа шүү. За Six of Swords карт болохгүй байгаа зүйлийг одоо тавьж явуулах те танд хичнээн ингээд тасал болцсон те энэ хамт олон маш их хүрээлэлч ингээд тасал болцсон юм шиг боловч тэр зооноосоо гарах шаардлага байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол Ace of Pentacles карт маань бүр цоошин ийм гоё эхлэл байгаад идэв. За аливаа зүйлийг нэг айхтар ингэж нөгөө хүчлэхгүйгээр урагшлах гэдэг зүйл нь тэ энд байгаад байна. За Star карт маань ер нь бол итгэл найдвар маш гоё юм одоо мөрөөдөл бас тэ итгэл найдвараа алдахгүйгээр удаан хугацаанд бодож санаж явсан зүйлүүд биелэлээ олно гэсэн зүйл байдаг. За нөгөө талаасаа Star маань яг ийм зүрх сэтгэлийн одоо шарах те энэ зүйл эдгэрэх гэсэн ийм хоёр сонголт. Гэхдээ эндээс ингээ харах юм бол Star маань те яг л үнэхээр нөгөө маш удаан хүлээсэн итгэл найдвартайгаар хүлээсэн зүйлс маань хорвоо ертөнд танд станаа блессинг өгнө гэдэг шиг те яг энэ урталтаа ингээд нэг юм дэлхийн бөмбөрцөгтэй энэ зүйлийг харангууд таны одоо арталтын гэрэл мэрэл цацраал те урталт нь ингээд бүр нэг шовууд юмудаа нисээл ингээл ер нь бол маш magical юм те. Тэгэхээр ер нь бол магадгүй та бидний нөгөө яриад байгаа шүү дээ далд хумсар гэдэг зүйлийн ингээ учрыг олчих юм бол ер нь бол хорвоо ертөнц айгу өөр өнцгөөс хараад эхлэхээр юмс ингээ байрандаа одоо зөв голдролдоо орох ингээд ийм боломж нь бол үүсдэг гэдэг шиг ер нь бол тэр яг одоо Star картн дээр маань маш гоё артлын хэсгээс ингээд гэрэл цацраад байгааз. За дээр нь Ace of Coins карт бол үнэхээр ингээд нөгөө ажилдаа дадлахсан тэ ингээд мэрэгжлийн одоо хүн гэсэн нэг ийм тодтгол байгаад идэв. Тэгэхээр та үнэхээр одоо таны тэ хийж байгаа ажил бол таны гарт орсон дараагийн шат буюу левел ахих тэ үнэхээр одоо албан тушаалын хувьд нэг шат ахих боломж танд гарч ирэх нэ. За ер нь бол маш гоё хүчрхэг тэ хүчтэй энерги гарч ирж байна. За тэгэхээр энэ зүйлийг бол та нэг айхтартай ингээд нэг юм хурдан ингээд хийх гээд хичээгээд хэрэггүй. Энэ бол угаасаа 26 онд таны амьдрал тохиолдно. Та ямар ч исэн одоо байгаа одоо өөрийнхөө одоо тэр ажил, карьер, тэ мөнгө санхүүгийн нэг шат дараагийн түвшинд буюу одоо нэг шат ахиж байгаа ахилт чинь өөрөө айгүй тийм гоё юм одоо хорвоо ертөнцөөс танд үнэхээр ингээд тэ нөгөө шагнал болгож өгч байгаа тийм гоё бэлэг байна. За бүгдээрээ одоо эрүүл мэндийн хувьд сахиулсан тэнгэрүүд танд ямар зүйлийг сануулахыг хүсэж байгаа вэ? Тэ ямар одоо exercise тэ дасгал хийх юм уу? Meditation хийх юм уу тэ? За бүгдээрээ ямар ч байсан эрүүл мэндийн хувьд одоо танд ямар зүйлийг бэлгэлхийг хүсэж байгаа вэ гэдэг дээр картууд авчи. За нэгдүгээр карт нь ер нь бол нөгөө энэ карт маань эмэгтэйчүүдтэй айгүй холбоотой байгаад идэв. За тэгэхээр эмэгтэйчүүд маань үзэж байвал магадгүй та яг ийм хүн үржихүү талдаа тэ үнэхээр ингээд point өгөөд айгүй сайн тэр зүйл дээрээ анхаараарэ гэсэн ийм мессеж байна. Магадгүй та тэ ингэж чадсанараа яг өөрийнхөө урт удаан хугацаанд хүлээсэн одоо нөгөө үр хөвгттэй болох ч гэдэг юм уу те тийм зүйл байж болно. Эсвэл ер нь бол одоо уг суур ухтгуна нь та одоо эмэгтэйчүүд талдаа нэлээд сайн анхаарлаа хандуулж одоо ажиллаарэ. Тэгвэл таны бас ингээд нөгөө бие эрүүл мэндэд маш их хэрэгтэй байх нэ. За дараагийн маань карт Clean your space гинэ. Ер нь бол эргэн тойрныхоо зүйлсийг маш гоё ингээ нөгөө цэвэр байлгах гэдэг маань эсэргээрээ нөгөө нэг айгүй тийм юу гэдэг те ийм энергийн хувьд айгүй гоё ийм орон зай үүсдэг. Магадгүй таны эргэн тойронд ингээд эд тогшил маш их байгаад байх юм бол таны энерги тэр олон эд тогшлуудад сорогдож байдаг гэдгийг та маш сайн ойлгоорой те. Ер нь бол нөгөө нэг хүн ингээд эргээд харахаар те маш олон хэрэгцээгүй зүйлийг өөрийнхөө ингээд өөрийгөө тойруулаад ингээд бүр ингээд айгүй их ингээд овоолцсон байгаад идэх те. Тэгэхээр тэр зүйлс одоо ширхэг бүрээрээ танаас энергийг одоо авдаг учраас нөгөө минималист гэдэг нөгөө яриад байгаа шүү дээ. Японочдын айгүй гоё ингээд энгийн хэв маягтай одоо цомхон амьдрах те айгүй тийм нөгөө easy одоо юм хөнгөн амьдрах тэр боломжийг та өөртөө гаргаарэ гэж хэлье.
За 3 дахь буюу last card маань өөрийнхөө амьсгалыг ер нь бол аюу тэгж анзаарч хорвоо ертөнцтэй одоо энэ ингээд одоо нэг ер нь бол ийм нэг утсан холбоос ингээд байгаад байгаа. Тэгэхээр энэ картан дээр хараа энэ бөмбөрцөг байна те. За би та нарт харуул энэ аюу тэг сонирхолтой уншлага болж шүү. За энэ картан дээр ингээд энэ бөмбөрцөг, энэ картан дээр бас нэг ийм яг адилхан бөмбөрцөг гараад ирлээ. Энэ хоёр маань шал ондоо хоёр өөр картууд боловч те. Тэгэхээр үнэхээр л танд хорвоо ертөнц үнэхээр таныг энэхүү хүслийг бол аль үшээ сонсоод танд илгээхэд бэлэн болсон байна. За тэгэхээр ерөөсөө л те яг л ингээд та сонголтын карттай адилхан та левел 1-ээр ахина. Ахилт нь бол маш гоё том одоо big те том одоо ийм цар хүрээтэй өгөгдөлтэй ийм гоё бэлэг байх нэ. За ингээд та бүхэнд маань одоо таалагдсан байх гэж найдаж байна. Бас хэрэг болсон байх гэж найдаж байна. Ингээд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага хэлж байна. Групп 2-ын маань Queen of Swords гэсэн хөө картын сонголтыг хийжээ. За ер нь бол энэ бол маш том зураглалаар одоо юмсыг дээрэс нь харж одоо тэ нөгөө одоо маш гоё ингээд нэг юм юу гэдэг том зураглалаар л ер нь бол амьдралаа ингээд дүгнэх юм жил гэх юм уу да. Тэр зүйлдээ та маш юм ихтгэлтэй байх бөгөөд яг өөрийнхөө ийм жанжин шугам буюу зарчмаа амьдралынхаа зарчмыг тодорхойлох ийм блессингтэй ийм гоё бэлэг байна. За тэгэхээр бүгдээрээ яг энэхүү зүйл маань ямар бэлэг байх боломжтой вэ гэдгийг өдрүүдээс асууя. За Queen of Swords буюу 2 дугаар группийнхэнд маань өвлийн өвгөн 2026 онд ямар бэлэг бэлдвэ? За энэ карт маань wow, Six of Cups карт гарч ирж байна. Энэ маань ер нь бол soulmate-ийн карт байгаа. За 2 дахь карт маань Seven of Cups. За 3 дугаар карт маань хоёр карт зэрэг гараад ирлээ. Ace of Coins, Four of Coins гэсэн карт гарч ирж байна. За Four of Coins-ийн араас дахин нэг карт авъя. Queen of Swords групп 2-ын ямар бэлэг бэлдсэн бэ? Nine of Coins. За хамгийн доотлоо Nine of Cups. За тэгэхээр групп 2-ын маань үнэхээр nice. За эхний карт маань Six of Cups картан дээр маань хоёр эрэгтэй хүмүүс ингээд тэ нэлээ ингээ удаан уулзаагүй байжгаад гарч ирж байгаа ийм карт байгаа. За тэгэхээр би бол яг групп 2-ынхныгаа бол нэгтэй энэ карт маань soulmate-ийн карт маш удаан уулзаагүй найз чинь таны амьдралд ирэх нэ. За тэгэхээр энэ маань юуг хэлж байгаа вэ гэхээр тэр хүн хин нэгэн таны амьдралд найз чинь орж ирснээр таныг үнэхээр дараагийн төвшөнд гаргахад чинь туслах хүн таны амьдралд ирэх нэ. За soulmate гэдэг чинь өөрөө цаана чиний хамгийн юм тэ сайн зүйлийг чиний дотроос одоо ингэ тэ гаргаж ирэх гэж одоо ирдэг, хажууд чинь ирдэг тийм хүн. За ямар ч байдлаар байж болно. Одоо жишээ нь маш сайн байдлаар ингээд одоо өөрөөгч нь өргөөд ингээд маш сайхан ингээ үр дүнд хүргэж болдог. Нөгөө талаасаа үнэхээр тэ нөгөө өвдөлттэй буюу айцтай чинь өөртөө нэм өнгөрсөн одоо трама гэж яриад байгаа те тэр зүйлтэй чинь ингээд тулгаж байгаад чиний одоо дотоод ертөнцөөр дамжуулаад одоо ингээд чиний хамгийн сайн хэлбэрийг олоход тусалдаг хин нэгэн. За тэгэхээр энэ хүн яаж ч арга барилаар тантай одоо замаар холбогдсон бай. Танд үнэхээр одоо хорвоо ертөнцтэй өвлийн өвгөн бол таны одоо тэр найз чинь тань руу илгээж байна. За энэ найз бол таны үнэхээр удаан хүлээсэн хүсэл мөрөөдлийг биелүүлнэ.
За Nine of Cups карт маань бол үнэхээр тэ өөрийн хүсэл мөрөөдөл биелнэ гэсэн ийм карт байгаад идэг. За дээр нь Nine of Coins энэ бол өөрийн санхүүгийн хувьд маш гоё бие даасан ямарваа нэгэн хүнээс хараат бус тэ ийм хүнийг хилдэг. Тэгэхээр маш өөртөө ихтэй, маш гоё энергитэй. Тэгэхээр энд юу вэ? Алт. За энд байшин тэ магадгүй ингээд маш гоё цалинтай ажил бас л карьер тэ нэг иймэрхүү бас уншлага болж таарад байна 2 дугаар группийнхан маань. За тэгэхээр энэ дээр бол яалтчгүй тэ та бол үнэхээр ингээд одоо юу гэдэг өөрийнхөө ингээд бодолд одоо төөрцөн гэж ярина да. Ер нь бол за Seven of Cups карт маань энд хин нэгэн хүнээс тусламж авахыг хүсэж байгаа сте. Тэгэхээр энэ хүний хажууд байгаа энэ юу бол толгойных нь одоо энэ хажууд талаас нь орж ирж байгаа энэ зүйлс бол одоо тэ бодол санаа нь ингээд аюу тийм замбраагүй байгаа буюу ширэлтсэн байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хажууд талд нь энэ хүнтэй ингээд би танд ингээд санал болгох уу, туслах уу гэж юм уу те. Тэгэнгүүт хамгийн гоё уялдаад байгаа юм те. Магадгүй ингээд нөгөө яг хоолоор энд харагдаад байгаа боловч энэ хүн танд тусласнараа үнэхээр таны ширээн дээр таны хүсэж байгаа бүх юм гараад ирсэн гэсэн. Nine of Cups маань маш гоё сэтгэл хангалуун өөрийнхөө сонголтонд те хүсэл мөрөөдөл биелсэн гэдэг шиг. За энэ бол хоёр бүр ингээ аюу гоё ингээ төгс тарчаас те энэ хүн тусалж байгаа хүн нь бол чиний соулмэт буюу чиний одоо үнэхээр магадгүй маш удаан хугацаанд л ер нь бол уулзаагүй надад бол найзын энерги орж ирээд найз байж болно. За хамаатан саданч байж болно, ээж авч байж болно. Ер нь бол заавал найз бол биш шүү. Тэгэхээр хин нэгэн хүний маш гоё дэмжлэгтэйгээр та өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх жил болох нэ. За маш удаан хугацаанд магадгүй та тийм гацалтын байдалд байсан байна. Энэ Four of Coins бол яг л ингээл дээ нөгөө өдөр хоногийг одоо юу гэдэг байгаа зүйлдээ сэтгэл хангалуун илүү зүйлднийх ингэж одоо орох гэхээр боломжгүй байсан бол танд одоо бол хорвоо ертөнд энэ комфорт зоноос ч гарч өөрөөр сэтгэх таны тэ энэ бодолд чинь ингээд төөрцөн байгаа зангилаа гоё тайлах. Дээр нь Ace of Coins бол үнэхээр гоё юм шин боломжийн карт байгаад байдаг. Тэгэхээр энэ хүн хараа энэ дотор байгаа нэг юм аяхтай амиг ингээ онгойлгосон чинь эндээс бас юм шаргал өнгөтэй гэрэл хасж байгааз. Тэгэхээр нөгөө нэг бидний хараад исэн зүйл маань энд байгаа даас тэ энэ алт ер нь бол яг л алт шиг л харагдаад байна. За тэгэхээр таны хувьд бол тэ үнэхээр одоо хөвлийн хүн бол тань маш гоё зүйлийг буюу танд дараагийн түвшинд гарах найзыг чинь тань руу илгээх нэ. За бүгдээрээ 2 дугаар группийнхан маань одоо эрүүл мэндийн хувьд бүгдээрээ юун дээр анхаарах вэ? Өвлийн өвгөн та бүхэнд эрүүл мэндэд анхаарах 3 зөвлөгөөг өгөх нэ. За ингээд нэгдүгээр карт маань за Look to the Stars гэсэн хүү карт маань гарч ирлээ. За 2 дугаар карт маань Be Still буюу ер нь бол энэ дээр бол газардах гэж бол хэлнэ миний хувьд бол. За last card маань за энд юмлаа. За animals-тай буюу одоо тэгээ амьтдтай маш гоё ойр байгаарэ гэсэн ийм сонголтын картууд гарч ирлээ. За тэгэхээр look to the stars гэхээр ер нь бол таны хувьд магадгүй те энэ одоо од мичидтэй одоо холбогдох гэдэг маань ер нь бол нөгөө хүмүүс ингээд нөгөө жишээ нь миний хувьд бол одоо жоохон бахта гэх юм уу да те айгүй их ингэж гадаа харахууд ингээд од харж айгүй их ингэж дотооцдглээ ингээд ярьж одоо тэ нэг юм хүслээ ингээд хилдэг байсан. Тэгэхээр надад яагаад чинь ингээд тэ од руу харж яваарэ гэдэг нь магадгүй тэ ингээд нэг доошоо битгий хараарэ тэ дээшээ харж яваарэ гоё юм гэдгэр яваарэ гэсэн нэг зүйл нөгөө талаасаа энэ маань та сартай үгүй одод бичидтэй ярилцаж чадах юм бол таны хүсэл мөрөөдөл бас тэ магадгүй маш хурдан биелэх. За мөн эрүүл мэндийн хувьд те бас ингээд хэрэгтэй байх магадлал нь бол өндөр буюу
ингээд нөө дотроо бодож байгаа зүйлүүдийг хин нэгнтэй ярилцсан гэхээсээ илүү миний хувьд бол ер нь бол ододтой айгүй их ярилцдаг байсан. Тэр зүйл надад бол шууд санаанд орж ирлээ. За дээр нь хитрхийн ийм айхтартай нөгөө нэг энэ ододтой одоо жишээ нь оддыг хараарэ гэд те. Тэнгүүд 3 1 гингүүд эн чин 4-ийн тоо. Дараад нь би стил гэдэг нь ер нь бол яг ийм газардах буюу тэ энэ хорвоо ертөнцөө өөрөө мэдрээрэ гэдэг ийм хитрхийн ийм magical юм руу бол хазаахгүйгээр яг ийм газардах буюу өөрөө тэ энэ хорвоо ертөнцид одоо амьдарч байгаа гэдэг зүйлийг бол ойлгох ингээ шаардлагатай гэсэн үг. Яа тэгэхээр нөгөө бид нар хий ихтэн гэл нэг ярьдэн шүү дээ. Тэгэхээр одоо газраасаа жоохон дээшээгээ ингээд нэг ийм жингүүдж байгаа юм шиг нэг ийм байдалтай яваад идэх нь одоо яг энэ хорвоо ертөнцид амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол болохгүй. Ер нь бол би организмын хувьд энэ чинь өөрөө бас айгүй сөрөг нөлөөтэй байдаг. Тэгэхээр та яг ингээд те энэ одоо 3D ертөнцийн гоё газардаарэ гэдэг ийм одоо комент байна. За дээр нь та амьтдтай айгүй их тийм ойр байж чадах юм бол магадгүй та ингээд таны дотоод сэтгэл айгүй гоё тайвшрах те таны одоо нөгөө нэг мөн л адил штэ ер нь бол амьтад хайрлаад амьтадтай ойр байгаад ирэхээр нөгөө муур тэжээхээр одоо жишээ нь ингээд те нөгөө муур маань тухайн хүнийхээ биеийг одоо биеийг имчилдэг гэж ярьдаг те нохоо байлаа гэхэд хайрлаад байгаа те хантай нэг мэдрэмж өгөх дээр нь одоо найзлах те ер нь бол бүх зүйлс бас нэг тийм байдлаар холбогдож болно гэсэн үг. Тэгэхээр танд бол одоо амьтдтай ойр байх шаардлага бол байгаа гэсэн үг. Тэгэхээр магадгүй байгаль дэлхийтэйгээ бас ойрхон байх те. Тэгэхээр ер нь бол яг ингээ 2 дугаар группээ харахаар яалтчгүй л нэг юм одоо spiritual гэж ярьдагтэй нэг юм сүнслэг төвшний одоо зүйлс танд одоо хэрэгтэй байх нэ. Тэ нөгөө биеэ эмчлэхэд ер нь бол байгаль дэлхийтэйгээ ойр байх нь танд айгүй ивэлтэй гэх юм уу да. За ингээд групп 2-ын маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Тэгээд одоо Санта өвөө маань 2026 онд бол танд үнэхээр л гоё билег явуулж гин гэж хэлнэ. За ингээд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага эхэлж байна. Тэгээ групп 3-ын маань айгүй хөрхөнтэй юм ямар нэгэн зүйлийг яг юм найзуудтайгаа те гоё тэмдэглээд үнэхээр л нэг том юмны ард ингээ гарсан юм шиг те яг ийм нэг гоё энергитэй happy зураг байгаа те. За тэгэхээр бүгдээрээ ямар ч хүчрөөсөө илүү тодруулъя. За групп 3 буюу Three of Cups картын сонголтыг хийсэн группийн маань 2026 онд Санта өвөө ямар бэлэг бэлдсэн бэ? Саяараа энэ карт ингээд дэлгэгдчихэд тэгээд буцаад орсон те. Тэгэхээр би яг хальт харсан байхгүй нэ Empress-ыг ийм нэг одоо жирэмсэн хүн байна да гэд харсан чинь гараад ирлээ. Сонирхолтой юм. За Ace of Cups. За энэ чи ямар утгатай бэлэг байгаад байна. За групп 3-ын ханд маань Санта өвөө ямар бэлэг бэлдсэн бэ 26 онд. За Six of Cups. Nine of Cups. Wow. Stairway to Light гинэ. За групп 3-ын бол одоо эхний 2 групп маань ер нь бол ажил карьерийн хувьд аюу гоё өсөлттэй гэсэн нэг юм уншлага болж байсан бол групп 3-ын бол үнэхээр бас онцлог юм аа. За Empress маань те Empress маань аюу юм хөөрхөн юу яагаад ах юм жирэмсэн байгаад ах юм. Эндээ те ингээд маш гоё одоо нөгөө юм баяртай те бүр ингээд нэг юм тайван нэг юм жаргалтай энергитэй Empress маань гарч ирсэн байна. За энэ Empress-ийнхаа юуг нь бүгжрүүд арчт юм да. Тэгвэл YouTube манаас болохгүй. За тэгэхээр эрэгтэйчүүд маань байх юм бол
эхнэртэй болох нэ. Тэ эхнэр нь одоо нөгөө хүүхэдтэй болох нэ гэдэг ч юм уу те. Ер нь бол ийм ихэнх одоо энерги бол 3 дугаар группийнхан айгүй хөрхөн ийм гэр бүл болох яг ингээд те шинэ хүн хүлээж авах гэдэг ийм зүйл одоо 3 дугаар группийнхан маань байна. За тэгэхээр бүгдээ ийм Air of Cups-ыг яг ямар утгатай тэ карт вэ гэдгийг бүгдээ тодруулъя. Энэ дээр болохоор нөгөө Air of Cups дээр энэ хүн маань аюу сониндээ ингээд цухтаад байгаа мó одоо яагаад вэ? Тэр нь бол нэг тийм сонин санагдаад байна. За Air of Cups ямар учиртай вэ? За Queen of Cups, Six of Swords. Ямар хөөрхөн юм бэ ч тоо. За тэгэхээр одоо хүүхэд гаргах нас нь арай болоогүй байгаа. За эсвэл бүр ингэж те бас ингэж нэлээд одоо өндөр настай хүмүүс маань байгаа те. Тэгэхээр ямар ч байсан таны амьдралд үнэхээр гэрэл гээгээ цацруулах ямар нэгэн зүйлс болох нэ. За тэгэхээр хамгийн гол нь те энэ дээр way to light гэсэн байгаа. Тэгэхээр энэ хүн маань шатаар дэшээ нэг алхам агч जैन те. Тэгэхээр магадгүй энэ хараа ер нь бол эмэгтэй хүний хувьд тэр эрэгтэй хүний хувьд тэр дотоод өөрийнхөө гэрэл гээгийг ингээ олж харах маш гоё юм боломжтой одоо жил болно гэсэн үг. Тэгэхээр танд одоо өөрийн чинь хатаа хамгийн одоо best туслагч болох одоо ийм сөүл таны одоо хажууд ирнэ. За сөүлмэт тэгэхээр заавал за энэ ханууд бол биш. Таныг дараагийн шатнд буюу танд ийм гоё гэрэл гээгээтэй зүйлийг харуулахыг хүсэж байгаа хэнийг нь таны амьдралд ирнэ гэсэн үг. За энэ бол яг л дээ нэг ийм өөрт чинь маш их сэтгэлтэй байж байгаад явсан энэ буюу энэ картн дээр энэ хүн ингээд цугтж байгааз за тэрнтэй адилхан энэ одоо Eight of Cups карта бүгдээрээ тодруулах юм бол энэ хүн танаас явсан гэхдээ таны амьдралд буцан эргэж ирсэн буюу таны амьдралд гэрэл гээгийг өгөхөр иржээ. За гэрэл гээгээ бол энэ хүн танд тэг үнэхээр одоо эхний вариант бол хөөрхөн үр хүүхэд хоёр дахь вариант бол таны амьдралд үнэхээр юм те маш гоё гэрэл гээгээ хүсэл тэмүүлэл аз жаргал гэсэн зүйлийг өгөхөр ирж байна. За энэ зүйлийг бол та үнэхээр одоо тэмдэглэх нь байна. За энэ нь бол таны хувьд үнэхээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэсэн ийм гоё картууд маань гарч ирсэн байна. За тэгэхээр бүгдээрээ Nine of Cups дээр илүү нөгөө тодруулж те хүүхэд гэж яригдахаас илүү өөрөөр яг энэ хүсэл мөрөөдөл гэдэг зүйл маань яг ямар зүйлийг хэлтгэж байгаа вэ гэдгийг. За Nine of Cups яг ямар учиртай вэ? Nine of Cups. За Seven of Wands. За та нилээн одоо тэ нөгөө энэ зүйлийг авахыг хүсэж байсан яг л нөгөө нэг сөүл харилцаа тэ ийм хүсэл мөрөөдөл биелнэ гэсэн ийм карт маань гарч ирж байна. За тэгэхээр үнэхээр л тэ таны хүсэл мөрөөдөл биелэх буюу та яг өөрийнхөө үнэхээр хамгийн сайн найзыг хорвоо ертөнд танд илгээх нэ. За энэ бол үнэхээр маш гоё зүйл байна л гэж хэлнэ. Энэ бол таны амьдралд зүгээр л ингээл те тэр жигтэй одоо дотоод гэрэлж нь хасаад ингээд таны одоо нүдний гал хасна гэж ярьдаг да те. Тэгэхээр энэ хүн бол таны амьдралыг тэр чигээр нь гэрэлтүүлнэ. За тэгэнгүүт та бол үнэхээр аз жаргалтай одоо бүх зүйлийг те үнэхээр гоё гэрэл гээгээр харах боломж чинь бүрдэх гэж хэлнэ. За ямарсан 3 дугаар группийнхаа бүгдээрээ эрүүл мэндийн хувьд Санта өвөө маань та бүхэнд юу өгөхийг хүсэж байгаа вэ гэдэг тэр картуудаа гаргаж ирцгээе. За групп 3 Hydrate. За ус. За дараагийн маань карт. Dance.
За ер нь бол таны эрүүл мэндэд бол үнэхээр одоо дасгал хөдөлгөөн за нөгөө талаас одоо нөгөө нэг ус гэл нэг ярьдаг шүү дээ. Хүмүүс нөгөө ус маа сайн уух хэрэгтэй. Яагаад гэвэл бидний биений одоо 70% нь ус байгаа гэдэг. Ер нь бол тэрнтэй холбоотой гэсэн ийм карт бол биднийг ингэж мэдэрлээ. За дараагийнх нь бол данс буюу маш гоё юм хөдөлгөөн танд хэрэгтэй. Хөдөлгөөн бол таны эрүүл мэндэд үнэхээр тус болох нь. За дараагт нь болохоор дэлхийн ертөнцтэйгөө маш гоё коннект хийгэрээ гэсэн ийм 3 карт маань гарч ирлээ. Таныг бүх талаар нь ойлгодог найз ирэх нь нөгөө талдаа удаан хүсэн хүлээж байгаа тэр гоё те одоо сөүл харилцаа ирэх нь дараагийнх бол та хөрхөн барагтай энэ бэбитэй болох ч боломж бүрдэнэ. Тэгэхээр та энэ зүйлийг бол үнэхээр дараачлын одоо шинжлэр одоо тэмдэглэх нэ гэдэг ийм үгээр 3 дугаар группийн уншлагыг дуусгаж байна. За ингээд та бүхэнд маань одоо хэрэг болсон байх гэж мэдээж ирийг найдаж байгаа. За ингээд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.